Би уг нь Ардсан намын гишүүн юм байгаа шүү дээ. Анх энэ намыг байгуулж ирсэн. Намыг намд орох биш, намынхаа гишүүнчлэлийг сэргээх тухай ярина гэхээс намд орох тухай ярих асуудал энд байхгүй. Ардсан намыг байгуулж улсын бас намын даргыг аваад энэ намыг орох оромжтой, ойч хаягтай, энэ айдын өр хүүхэд нь хариуцлагатай ажил хэрэгч болгож болно шүү дээ. Тийм дуршлаг байна. Тэрэнд одоо нэг дадгал задах юу гэдгийг энэ зааланд байгаа за ер нь бүгдийг таньдөө тань. Тий. Хүн хоёр намд хариалалтай байж болдгоо. Гэхдээ 20 намд ч байсан ядын тэр Черчил 10 хэдэн удаа нам сольд намын дарга сольж 40 жил англиг удирдсан юм бэ те. Тэгээ буруутсан юм юу байгаа юм. Тий. Миний ээж аав бүгдээрээ Монгол Ардын хувьсгал намын гишүүд байсан. Тэглэг яатсан. Хүн үзэл бодлоо бол өглөө хосоо шинжилж болно шүү дээ. Тэрийг одоо нэг эх орноос оруулсан юм шиг яриад байж болохгүй. Энэ хамгийн буруу одоо фашизм л үнэрч чинь гэсэн үг шүү дээ. Хүн олон урьдчилж үзэлтэй байж улс орон айд өрх хөгждөг. Тэ энэгээр явбал болохгүй бол энэгээр нь явдаг байх хэвээр. Зүүн талаар нь. Зүүн талаар нь болохгүй бол төвийн хэсэг талаар нь явдаг байх хэвээр. Тэгжээч бид нар амьдрын шүү дээ. Тийм биз?